Нэг хоёр. Одоо яж юм. За дуртна уу. За орой минь үзэгчтэй тэгэд Харбины хулгайн гэрээг хамгаалж өмгөөлсөн альсан намын дараачин гишүүн болвол Цэм-Мөнхбат. Тэгээд Цэм-Мөнхбатын тухай ярина. Гэхдээ тэрнээс өмнө энэ яагаад арцсан хувьсгал бий болцсон юм бэ гэдэг нэг хоёр өгүүлбэр хэлчихье гэж бодод. Энэ Кремлийн колоничлоос нэгдүгürt Монголыг аврах, хоёрдугаарт худал хуурмаг зүйлээс хол байя, үнэн байлгал нийгмийн үнэтэйгээ тулъя гэл энэ хувьсгал бий болсон шүү дээ. Тэгээд ер нь альва юм үнэнтэйгээ нүр тулах шиг сайхан юм байхгүй. Тэгээд энэ арчсан хувьсгалын үр дүнгийн үзээ бүгд үнэн хайгаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл иргэдийн энэ мэд хэрхийг хайгаад байгаа байхгүй дээ. Үнэн гэдэг чинь бүгд адилхан мэдээлэлтэй байх. Альва нэгэнд иргэний эрхийг хаасан, иргэний эдийн засгийг нууцлсан, хулгайлах гэж оролцсон энэ дээрэмт хонол хийдэг энэ байдлыг чинь ил болгохчл энэ арчсан тогтлоо чөлөөтнийг нээлттэй засаглал гэдэг байгаа ш. Нээлттэй засаглал гэдэг байгаа байхгүй юу? Тэг чинь бий болсон байхгүй да. Альва юм хаалттай хориотой нууцл байгаад байх тусмал хулгай дээрэмт хонол те энэ бодор булаа бохор муухай зүйл байждаг шүү дээ. Зүгээр ингээд ил тод нээлттэй байх нь иргэд та бидэнд хэрэгтэй байхгүй да. Тэр чи мэдэж яах гэдэг ингээ мангартаад байх юм. Тэгээ н оюу толгойн гэрээ чи ил байснараа хүмүүс тэнцээ чин алдаа оноо байгааг шүүмжлээд мэдээж унш мэддэг хэсгийн шүүмжилж бичээд байгаа байхгүй да. Мэдээж манай хүн сүрэг хомосоид гэсүүд оркууд энэ ухар мөчд харахгүй чөдлөө зүгээр дүүнээр явж байгаа шүү дээ. Угаасаа нэг хүн төрлөختний зүй ёсны зам чи ийм л байдаг. Гэхдээ бус дорнт л дайн чи юм дүүнээр явдаг, сургаар явдаг тэ. Энэ ухар мөчд хүмүүс чинь бол харцангуй баг байдаг байхгүй юу? 4, 5, 6, 7, 8 хувьтай байдаг бол манад л ингээ 30 гаруй хувьтай ингээд байж байгаа юм. Тэ. Энд чинь иргэд мэд хэрэгтэй байхгүй та. Нөгөө нэг баялагын маань аваад ичглээ МЦС-мэс хуагаад идээд ухаан худаг модог гэдэл ингээл гоншгноод байдаг. Тэр чинь хэд дахин дээрэмдэд ичглээ шүү дээ. Энэ Харбины гэрээ нууцлаад байгаа чинь. Тэгээ энэ МЦС-мэс энэ ухаан худаг модог ч юм бол Energy Resources тэр компани ч олон улсын нээлттэй компани, public компани шүү дээ. Нээлттэй нийтийн компани. Тэгээ нээлттэй байдаг учраас юм нийтийн хөрөнгө орцсон байдаг учраас эн чинь нээлттэй байж байгаа хгүй. Нуух юм нуугаад энэ янз бүрийн хулгай дээрэн болох юм бол энэ чинь бөө асуудал болоод энэ компани чинь дампуурна шүү дээ. Тийм болохоор юм том юм нийтийн хувьцаа эзэмшигчтэй юм иргэд хувьцааг нь эзэмшдэг компаниуд чинь нээлттэй яваад байгаа хгүй. Энэ уул нь Эрдэнэс Монгол чинь 1072 гээд бидэрт нэг хулхны хувьцаа өгсөн. Бид нар бол нэг хувьцаа эзэмшигч нар ахгүй юу? Монгол улс даяараа. Тэгээ тэрийг ингээд нуугаад тэгээ хулгай дээрэмт хонол хийдэг. 44 их 80 хэдийн их 80-ийн дээрэмт хонолтой идлэг уулах хийсэн. Тэрнээсээ болоод одоо энэ цухан дээр эцэгтэй байшингийн дээрэмч чинь нэгнийхээ бодор булаа гаргаж ирээд ярьж байгаа үстэй. Биднээс дээрэмцэн мөнгөөл яриад байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл улсын төсөв нэмэгдээд бидний карманд орох ёстой мөнгийг л эдгээр аваад идсэн байхгүй да. Тэгэхээр тэрийг яриад байгаа шүү дээ. Тэрнээс нэг тэр засгийн газрын байшин дотор мөнгөний мод гэдэг нөгөө нэг манай орконтринуудын мөнгөний мод тарьдаг шиг тийм мөнгөний мод ургаал тэгжээс нэ мөнгөтэй зөнгөтэй болоод байгаа юм биш шүү дээ. Тэгээ энэ уул уурхаас олж ирж байгаа орлогыг чинь дээрэмдсэн байхгүй да. Тэгээд сая 0 эрдний хилээд байгаа тэр Жонхуугийн өрөнд хятадуудын алдагдсан боломжийн тэр алдагдсан боломжийн төлбөрт нь мөнгө төлөөд байгаа байхгүй да. Өртгийн төлөөд байгаа. Тэгээ тэр нь хэдэн тэрбум долларын яагаад Жонхуугийн өмнөөс бид мөнгө төлөх ёстой? Өөртөөсөө сайн асуу.
Хулгай хийгээд дээрэм тоног хийсэн бол тэр л хохирлоо барагдуулах хэрэгтэй үстэй. Эсвэл энэ хулгайгээд энэ хар гэрт байгаа нөхдүүдийнхаа бүгдөрөнгийнх нь өмнөөс нь бүгдөө нийлж аваад өрнүүдийн төлөх юм, бусдын хохирлог болох юм, бусд хүмүүсийг локков яг адилхан байхгүй да. Бусдыг хохироочж 10 жил хохироочж энэ жонхоо. Тэгээ тэрний мөнгийг хохироосон тэр төлбөрийг яага усаар төлөх ёстой. Тэгээ энийг эрүүл ухаанаар жоохон бод тунгаагаач гэдэг байгаа юм. Тэгээ харин нэг гэрээ ил болохгүй байгаа шалтгаан чинь тийм шүү дээ. Тэр 0-9-ний хилээд байгаа юм чинь тэр шүү дээ. Ил болгож болно. Гэхдээ энэ манай амиа ах юм маань хулгай дээрмиг энэнгээр төлсөн шүү дээ. Та нар тэгээ бүгдөө шоронд явна шүү дээ. Бүгдөө нийлээд хамтдаа шоронд явах гэдэг шүү дээ гэдэг. Ийм л юм яриад байгаа байхгүй да. Нөгөө нэг 2023 онд хаа те нөгөө нэг талбай руу гараад нөгөө нэг нүүрсчдийн нэрийг зарлал, нэрсийг зарламал гэх нэг тийм мангарч ихсаад хийгээдсэн чи ажлынхаа хоёрыг хийгээд 3 чөлөө хийгээдсэн. Нүүрсчдийн нэрийг зарлах биш энэ хулгай хийсэн гэрээнүүд чи ил болмоор байна. Тэгээ иргэд мэдээлэлтэй болоод хин хэрхэн яаж хулгайсан хин хэдэн төгрөгийн хятадуудыг боломжийг алдагдуулж хэдэн төгрөгийн өртөг төлөх гээд байгаа. Төлбөрийг бид яаж төлөөд байгаа тэрийг мэдмээр байгаа байхгүй. Нэг нөхөр Монголыг хорлж баахан хохироочоо тэгээ тэрийн өмнөөс нь төлдөг юм байж болохгүй шүү дээ. Тэгээ энэ арчлал гэдэг чинь өөрөө ил тод байдал, нээлттэй байдал. Тэгээ энийг ингээ хаачаад ингээд зүүн совингороо хоорондоо ингээд таагаад янз янзын яриад байдаг баймааргүй байна. Дахиад хэлээ хятадууд энэ кабины гэрээ гаргахаар хилээ хаах юм гинэ. Ийм орк юмд итгэхээ одоо болио отхоо. Энэ мөнх баясгалын жонхоогийн багийнхан Хэрөө Баатар энэ 0-9 өдөр чинь тэрбум 400 сая хятад өдөр шөнөгүй хутгаа ирлээл галаа түлээл тоогоо тавиад усаа игээл монголчуудыг шарж идэхгээ сууж ийн гэж яриа үсттэй. Тэгээд ярьж яхад нь тэр хятадууд хилээ хаасан уу? Гүйцтэй. Тэгээд дээрэс нь энэ танк орж ирэл хятадууд Монголыг эзлэхгээл богоон дээр танк ачаад орж ирэх гээд байна. Тэгээд энэ төмөр зам тавьчих юм бол танк орж ирэх гээд байна гэдсэн мэдтэй. Тэгж яагаад хилээ хаасан уу? Манайхаас нүүрс авахаа болсон уу? Үгүй. Тэгэхээр зүгээр л гэрээ харбины гэрээ гаргаж ирээд үзье гэхээр шууд манайхаа хилээ хаад гэж ийм мангар юм гэж ямар юм байх вэ? Тэгээ 2014 онд тэр инх сайхаахын гэрээг хийжсэн тэр Япон хятад Монгол гурыг хамтарсан конференцум ороод тэр гэрээг хийж явах чинь хятад хилээ хаасан уу? Хаагаагүй зогсоодсон байхад. Тэгээ энэ бүх зүйлийг ингээд эрүүл ухаанаар бодоод үзье. Энэ дундгойн засаг дарга байсан энэ мөнх бат гэдэг энэ сайхан мэдлэггүй сайхан сэтгэлтэн нөгөө нэг мэдлэггүй сайхан сэтгэл тэнгээ ах гэж нэг ийм нөхөр дундгой сонгоцсон. Одоо хүртэл танк орж ирнэ гэдэгт итгэдэг. Тэгсэн мөртөө өөрөө хятад руу явдаг те. Тэгсэн мөртөө хятад танк орж ирнэ гэхэд итгэдэг. Дундгой руу танк орж ирэх гээд байгаа юм шиг байгаа энэ нөхрийн бодох зүйлснөр. Тэгээд нэг энэ элбэгдөрж гэдэг нэг дайсантай те түрээсгүй тархинд нь оршсон. Тэгээд тэрний төлөө ингээ байлдаг нэг ийм мэдлэггүй сайхан сэтгэлтэй нэг юм цэвэр цусны их оронж ингээд парламентд ороод энийг хооснолгоотой юм чинь лог сэтгэлгээ те аливаа юм нэг юм эрх зүйлэн тунгаах критикл гэдэг байгаа те учир зүг ойлгох тэр лог сэтгэлгээ тэр эрх зүйлэн тунгаах сэтгэлгээ байхгүй аливаа юмны дүн шинжилгээ их тийм арцнаар байдалтай эрүүл ухаанаар асуудалд ханддаг тийм байхгүй нэг юм оркийг л жонхоо ашиглана шүү дээ. Тэрнээс эрүүл сарвал ухаантай ном сонин уншдаг те тодорхой мэдлэгтэй тэгээд лог юмны лог учир шалтгааныг ойлгодог хүмүүс бол хизээч жонхууд ашиглуулахгүй. Тэр нэг иймэрхүү харанхуй нөхдүүд чинь шуналтай байдаг шүү дээ. Яагаад гэвэл бусдад адилхан хөдөлмөрлөөд өөрөө юм бүтээж чаддгүй учраас бусдад атаархаж өшөрхөж явдаг байхгүй юу. Тэгээ нэг хулгайч мөнгө олоод тэнчэнээс нэг авцсан байж байгаа юм бол тэндээс нэг жоохон юм хосом хүртчихдэг. Ийм оркууд бол манай нам цөөнгөө би. Тэгээ тэдний нэг төлөөл бод төлөөл бол энэ цэм мөнх бат гэдэг энэ нэг дунд говийн цэцэг дарга байсан юу ч ойлгохгүй нэг юм лүмпүн байж байгаа штэ. Таг орк нөхөр.
Тэгээ би бол донд говийнханд итгэж байгаа бүгдөө юм байна гэж байхгүй мэдээж эрүүл саруул ухаантай айлын юмд арцнаалаар ханддаг те мэдлэгтэй нэг ийм хүмүүс бол байгаа. Энд чинь нөгөө нэг бодит байгаа энэ нийгмийн төлөөллүүд шүү дээ. Одоо энэ мөнх хот эдрийг чинь дэмжиж байж байгаа хүмүүс байгаа юу? Бодитоор жонхог дэмжиж бодитоор хүмүүс байгаа. Тэд нар чинь яагаад дэмжиж байгаа юм бэ гэхээр аливаа юмны учир шалтгаанд ойлгодгүй байхгүй да. Тэгээд цусаар асуудал шийдэн гэж бодоод байхгүй. Цэвэр цустай бохир цус гэж энэ хорвоо ертөнцийн төр байдгүй Адольф Гитлерийн бодож олсон нэг юмар ингээд хорвоо ертөнцийг төсөөлдөг. Тэр Адольф Гитлер чинь цэвэр арийн үндэст ингээд стандарт гаргаж ирсэн. Нүдэн цэнхэр өнгөтэй, шар устай, толгойнх нь хэмжээ тийм байна, юм байна гэл. Яг тэрэн шиг ингээд цэвэр бохир цус ярьсан. Тэгээ мэдлэг биш, цус шүтдэг. Тэгээд энэ эрүүл ухаан биш. Тэгээ эрүүл ухаанаар асуудалд ханддаггүй дээ. Зүгээр л юм яг үндэ өөртөө Монголыг хорлоод байгаагаа ойлгохгүйгээр эх оронч үзэлтэй. Яг тэр эх оронч үзэл нь юу юм бэ гэхээр дайсан Монголыг алах гэдэг нэг юм айцаар өөрийг эх оронч үзэлтэйг ойлгоцсон. Зүгээр л энэ дэлхийн хүн төрөлхтөн энэ 190 орн чинь монголчуудтай бүгдөө л дипломат харилцаатай шүү дээ. Бид аль нэг улс бидний дайсан аврагч эсвэл нэг нь бурхан тэнгэр биш. Зүгээр л найрсаг хөршийн яг зам ёсны хүн төрөлхтний зүй ёсны замаар худалдаа арилжаа наймаа хийдэг. Хин хож гэдэг те зарчим дээр ингэж арилжаа наймаа хийдэг. Дипломат харилцаатай хин хинийгээ дээвлэгдэггүй, доромжилдэггүй. Ийм л энгийн харилцаатай шүү дээ. Тэгээ энийг нэг талын аврагч, нэг талын дайсан гэж бодож чаддаг энэ мөнх хот мэт нэг юм оркууд ингээд харбины гэрээг нөгөө нэг эн чинь ингээд эсрэг санал өгч байгаа хгүй. Эн чинь яагаад юм бэ гэхээр энэ мэдлэггүй тэнгээсээ олж нөгөө мэдлэггүй сайхан сэтгэлээсээ олж тэнгээ авах гэж те мэдлэггүй сайхан сэтгэл тэнгээ авах гэж тэгээд энэ мэдлэггүй сайхан сэтгэлээсээ олж жонхоогийн хулгай мөнгнөөс л авцсан байхгүй да. Сая 24 онд нэг төвшигтэй авсан бүү мэд. Ямар нэгэн байдлаар л ингээд хүртцэн тэгэл тэрнийхээ төлбөрийг төлж байгаа шүү дээ. Өөр юу юм? Өөр юу ч зүгээр л юм мөнх хачиг юм орконтринууд л тэгэл юмны учир шалтгаан ойлгохгүй шүү дээ. Тэгэл хятадууд эзлэх гэдэг нь хятадуудаас хамгаалахын тулд мөнх хот парламентд орж байгаа байхгүй да. Тэрийг сонгодог сонгогчдоо те. Тэгээд ийм эрүүл саруул ухаантай хүмүүс парламентд байхгүй болохоор яаж ийм цирк болдгийг бүгдөө харж штэ. Амьтдын цирк болдгийг те. Сармагчин нохоо хулган нөхөр яаж энэ улс үндэстнээс сүрүүлдгийг бүгдөө цирк амьтдаар харж штэ те. Хүн чинь ингээд нэг юмны чинь зөв буруу юу, энэ үнэн үү, худлуу те. Энэ сайн зүйл үү, муу зүйл үү гэдэг ингээд харьцуулах хэрэгтэй шүү дээ. Харьцуулахын тулд бидэрт мэдээлэл хэрэгтэй байхгүй да. Тэг үнэхээр зөв юм уу, худлаа юм уу гэдгийг бид харах хэрэгтэй шүү дээ. Үнэн юм уу, худлаа юм уу, зөв юм уу, буруу юм уу. Тэг эний чинь байхын тулд энэ тархин дотор чинь толгойн дотор чинь тарих гэдэг нэг юм байгаа шүү дээ. Оюун ухаан гэж нэг юм байгаа даа тий. Тэг тэрийг ойлгохгүй юм орконтринууд ингээд парламентд суучгаар ингээд зоо парк болгочихж байгаа байхгүй да. Цирк амьтдын цирк болгочихж байгаа. Зоо парк арай биш амьтдын цирк болгочихж байгаа. Тэгээ нөгөө талд нь нөгөө нэг энэ МСС гэдэг нөгөө нэг мангастаа элбэгдөрж гэдэг нэг мангастаа гэдэг өдөр шөнөгүй сэлэм эргүүлж байлж яадаг. Яг нөгөө хэд нь боддоор байхгүй те тэгсэн мөртлөө тэрнтэй байлдах нь өөрт нь таашаал авдаг юм зоо парк гэх амьтдтай. Тэдний нөгөө нэг циркийнхаа амьтдыг сонгодог байхгүй. Хүн сонгох боломжгүй шүү дээ. Амтнаар сонгоно шүү дээ. Хүн биш ингээд нэг юм зомби шинжтэй идэхийн тулд амьдрдаг. Амьд байдаг. Идэхийн тулд амьд байдаг. Энэ зомби нар чинь тэгэл тэр идэхийн тулд амьд байгаа хүн юу амтнаар сонгоно шүү дээ. Хүн амьдрахын тулд иддэг гэдгийг ойлгохгүй хүмүүс ахгүй да. Тэгээд тэдний сонголтоор гарсан энэ мөнх хот мэт нэг юмнууд тэгээд жонхоогоос нэг хусам горцсон тэгээд ингээд өрөөтөлж өөрөөр хэлбэл иргэд та бидний боломжийг амьдралынхаа чанарыг 3 дахин дээшлүүлэх энэ иргэд бизнес сектор боломжийг нэх тэр мөнгөний урсгалыг л энэ
хятад руу өхөр болчихлоо ш 0 эрдний өмнөөс. Тэгээд энэ духан дээр эцэгтэй байшин эрэг та бидний боломжийг хулгайлаад өөрсдрүүгээ ингээд авцсан. Тэгээд тэр мөнгөний өрөнд нь энэ хоёр толгоогоо тавьж дууж шít Харбины гэрэнэ. Тэгээд энийг нээлттэй сонсголоор сонсъё гэдэг байгаа юм. Яагаад төлөх ёстой юм? Яагаад 0 эрдний хулгайсан 44 их 80 төгрөгийн мөнгийг бид төлөх ёстой юм? Яагаад энэ жоггуугийн хулгайлсан мухар төмөр зам 10 хэдэн их 80 төгрөг дундаас нь хуссан бидний мөнгийг бид нар төлөх ёстой юм? Байж болохгүй зүйл үсттэй. Тэгээ би өнөөдөр Монголыг хорлогч буюу урагч нэвтрүүлгийнхаа 1-2 дугаар хоёуланг нь оруулсан байгаа. Үзэн 22 онд хийжсэн. 2022 онд. Тэгээд цааш нь үргэлжлэл би одоо хий гэж бодож байгаа нэвтрүүлгээ ахаа цааш нь үргэлжлүүлээд. Тэгээд 2022 онд би энэ бүгдийг анзаараад хийгээдсэн байхгүй да. Монгол дарангууллыг боддоор угсрах гэж оролдож байхдаа боддоор юм бийжүүлээд суур хөрсийн тавьсан хүн чинь энэ жонхгүй шүү дээ 0 эрдэн шүү дээ. Одоо нэг их парламентын арчлалд хайртай арчилсан тогтолцоо нээлттэй засаглал чөлөөт нийгэмд хайртай болчих гинэ. Тийм байхгүй. Үнэхээр тэрэнд хайртай юм бол энэ 0 эрдэн энэ наара мараа дээр өөртөө ажиллаа өчгөлдөө тэгээд болоо шүү дээ. Энэ тэгэл энэ ерөнхийлөгчийн хуулийг хилцэхгүй. Тэгээд эдгээр өөртөө угсарч эдгээр өөртөө энэ бүх нууцлалд оруулж хулгай дээрэм тонуул монголчуудын амьдралын чанарыг дороотуулсан те боломжийг хаасан байхгүй та. Өнөөдөр энэ боломжууд нэгдээд тэр 44 их 80 төгрөгийн дээрэм тонуул духан дээр эцэгтэй байшингийн 0 эрдний жонхуугийн толгоолсон дээрэмчдийн дээрэм тонуул өнөөдөр энэ Харбины гэрэн цаар нуугдаад байгаа хятадуудын боломж алдсан өртгийг төлж байгаа мөнгө Монголын зах зээлд орсон бол өнөөдөр бид нар 100 их 80 төгрөг буюу 30 тэрбум долларын улсын төсөвтэй болчих гэсэн. Тэрний бараг 80-90 тэр хувь нь тэ 27-8 тэрбум доллар нь иргэдийн боломж болж очих байсан. Энэ бүх боломжийг чинь хулгайлцсан байхгүй да. Тэгээ би тэр нэг популизм болоод энэ хиншүү гамбамба шиг нэг хүн 170 хэдэн сая төгрөг мөгрөг оногдох гэж ярмааргүй байна. Бизнес эрхлэгчдийн боломж асар их нэмэгдэх байсан. Нийгмийн хамгаалалт илүү сайжрах байсан. Бизнес эрхлэгчдийн боломж илүү нэмэгдэхээр татвар илүү төлөгдөн. Татвар илүү төлөгдөхөөр энэ багш эмчнэрийн чинь цалин нэмэгдэх байсан. Хөдөлмөрлөх хүмүүсийн цалин нэмэгдэх байсан. Ажилч хөдөлмөрлж байгаа хүмүүсээ. Залхуучууд бол эндээс хожихгүй авсан. Тэгэхээр залхуучуудыг худалдаж авахын тулд энэ харанхуучуудыг худалдаж авахын тулд 44 их 80 төгрөгийнхөө нэг 4-5 тэрбумаар эдрийг худалдаад авчдаг байхгүй. Тэгэхээр энэ эрүүл сарууд ухаантай арцнаалар асуудалд ханддаг аливаа юмны нэг учир шалтгааныг ойлгохыг хичээдэг хүмүүс маань бүгдөө энэ Харбины гэрээгээ шаардцгаая. Аливаа унд битээ төөрж ингээ илүү өөр юм руу анхаараарай. Одоо бүгдөө энэ Харбины гэрээний нээлттэй сонсголыг л хийх шаардтай. Тэгжээж л энэ бүх зүйл өөрчлөгдөж бүх зүйл сайн сайхан болно гэж. За асуулт өнөхөнд. За таны нөгөө текстээр өглөөний постны дор нэг хүн бичсэн бахаар би онцлоод асуучих гэж бодлоо. Бусдын сонголтыг чи заахгүй, чам шиг соо би үүлээр заалгахгүй хүн шүү. Та нэг иймэрхүү бичсэн байна. Тэгэхээр энэ их хурлын гишүүнийг иргэд сонгоод оруулахдаа чи өөрийнхөө дураараа ерөөсөө хүчнэрээ саналаа өгөх гэдэг юм уу? Эсвэл ямар нэгэн үүрэг зарчим юм уу? Тийм хүлээсэн байт юм ардсан нэг юм да яг юм бэ парламентын гишүүн. Парламентын гишүүн байна гэдэг чинь дотоод итгэл үнэмшлээр саналаа өгнө. Тэгтээ юу вэ гэхээр Монголоо хорлож саналаа битгий өгөө. Чи надаас арай илүү ухаантай байна. Ороод аливаа нэг эрүүл сарууд ухаанаар асуудалд хандаад шүүн тунгаагаар дотроо бодоод тэгээд танаа намын үжил баримтал юу юм бэ? Тэрнтэйгээ дүүцүүлээд саналаа өгөрөө л гэж өгдөг шүү дээ. Тэрнээс биш юу хамаагүйга дэмж яа гэсэн үг ерөөсөө биш дээ. Тэгээд нэгдүгürt би сонголт руу дайраагүй. Хүмүүс сонголтоо хийцэн байхгүй да. Хэн нь Харбины гэрээг хамгаалаад байна гэдэг чинь хэн нь хулгайг хамгаалаад байна гэдэг тухай яриад байгаа. Хэн энэ хулгайг иргэдтэй ил болгож энэ иргэдийнхаа мэдх эрхийг хангах юм бэ гэдэг талаас нь яриад байгаа шүү дээ. Тэрнээс энэ бусдын сонголт руу дайраад байгаа юм биш ээ. Бусад сонголтоо хийцэн. Гэхдээ энэ хувь хүний сонголтын тухай ойлголт биш. Энэ улс төрийн
албан тушаал дээр очиж парламент руу орж иргэдийг төлөөлөх мандат буюу иргэнийхээ мандатыг авч орчоод тэр иргэдийнхээ тэр мэдх эрхийг хаагаад задлан эсэргүүцээд байгаа арслан нам их нэг яриад байгаа. Арслан нам дотор байгаа энэ үзэл баримтал ойлгохгүй юм харанхуйчууд дандаа юм эсрэг юм идэх байхгүй. Одоо нь улсын хурлын ил тод байх ёстой шүү дээ. Арчлал гэдэг чинь ил тод нээлттэй байх, илүү их хүмүүст мэдээллийг олох ёстой байтал мэдээллийн хаана гэдэг яриад байгаа чинь үзэл санааныхаа эсрэгч зүйл. одоо нэг хурлын гишүүч ер нь нууц материалуудаа танилцах хэрэгтэй байдгүй. Ямар нууц материалуудаа танилцах хэрэгтэй байд юм бэ? Тэр нь бол одоо иргэдээс өөртөө сонгогдож гарч байгаа юм чинь яг тэрний дагуу олгогдож байгаа эрх гэж ойлгож болно шүү дээ, тийм шүү дээ. Ерөөсөө тэр байхгүй. Бүх нууц материалаа танилцах хэрэгтэй. Тэгэхээр одоо нөгөө нууцлсан мэдээллийг өөрөө танилцах гадагшаад задруулахгүй байх. Тэрнээс бүх нууц мэдээлэлтэй танилцж байгаа юм. Тэгтээ чи иргэний эрх бид мандат өгөө оруулсан байхгүй. Тэндээс гарал үүсэлтэй гэдгээ иргэд сайн ойлгох хэрэгтэй тийм ээ. Тэрнээс тэнд нэг мундаг хүн авчаад тэр хүн онцгой эрх хэлээд байгаа юм биш шүү. Иргэдээс үүсэлтэй эрхийг дамжуулж эдэлж байгаа шүү гэдгийг бас иргэд сайн ойлгох хэрэгтэй шүү гэдгийг онцлж хэлээд байгаа юм шүү. За монголчуудын нийтээрээ үзэн яддаг хүзүүгүүгийн дэрэгдээс хинхэн гэмт хэрэгтэн болсон бэ? Жонхоогийн дэрэгдээс хинхэн хулгай луур хийгээд гэмт хэрэгтэн бол шорон явсан бэ гэдгийг харахад л харьцуулаад нэг ойлгооч гэсэн байна. Тэр монголчуудыг үзээ ядаад байгаа юм байхгүй л дээ. Энэ хомо соёдгсуудыг зориулаад энэ харанхуйчуудад зориулаад энэ халамж хүртэгчдэд бусдын хөдөлмөрсөн хөлснөөс нь хулгай шимэгчилж амьдарч байгаа шимэгчдэд зориулж жонхоо 0 эрдний багийнхан энэ шүүртээр дамжуулаад олон энэ одоо энэ Хэрвээ Баатар байна те тэр нөгөө нэг Нэрон Бацаахан байна те эдрээр дамжуулж энэ бодор болгоныг хийсэн. Тэрнээс Монгол улсын эрхчлөөний үзэл санааг авчирч тууштай байж энэ ил тод байдлыг байнга дэмжиж явсан хүн бол Монгол улсын ерөнхийлөгч байсан Захаагийн хөтөлбөрч энэ нээлттэй сонсогч хуулийг энэ хүн санаачилсан. Шилэн дансны хуулийг энэ хүн санаачилсан. Шүүхийн ил тод байдлын хуулийг энэ хүн санаачилсан. Тэгэд энэ бүх зүйлийг эсэргүүцэж хожоо олгож яг Монголыг шарж идэх гээд тэгээ сүүлдээ Эвштинтэй нэг хүүх шарж идэх болоод дуусгах шүү дээ нүг. Тэгэд энэ Элбэгдор Баттул Дааган бол Сосроо орон Баабар гэл энэ тавруул дайрна. Өөр энтерт гэхдээ ямар энэ ч нотлохоо байхгүй элдв долоо хулгай дээрэм элдв балаа юмар дайрдаг ийм л юм болсон хүмүүс. Тэгээ энийг ялгаж салгад ойлгодог эрүүл ухаантай иргэд нь олон болцсон. Үнэхээр 24 он хүртэл бол энэ тасралтгүй 6-7 жил миний яриад ирсэн юм энэ зарчмын эсрэг яваад байгаа болгонтой тэмцээж яриад ирсэн. Тэгээ мэдээж нэг хэсэг тэдний хийсэн тэр бохир технологид нь иргэд автчихсан бол одоо илүү их эрх зүйлс нөгөө тайваршаад ингээ эрх зүйл тунгаах болсон учраас хүмүүс илүү их эрүүлэр хардаг болсон. Тэгээд хэн бэ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Элбэгдоржийн үед ерөнхийлөгч байхад нэм 44 их 80 төгрөгийн хулгай яригддаг байсан юм. Өөрөө нь хаахын тулд нууцлж агаад ийм харбины гэрээ шиг хоёр толгойг хятадуудад үнгүй өгччихсэн юм уу? Тийм байгаагүй. Тэгэхээр хүмүүс хэн хулгайч вэ гэдгийг ойлгох ёстой шүү. За хэд нэг асуучих. Монголчууд нь сэтгэл зүйн асар их асуудалтай тэнэгүүд нэг хүн их бухимдсан болтой байсан байна. Яагаад ер нь ингэж хүмүүс бодит байдлыг ингэж ядаа салгаж харахгүй байгаа юм болоо? Энэ үнэнтэй нүр тулахаас хүмүүс ер нь ерөөсөө монголчууд биш ер нь хүн төрөлхтний түүхийг хараад хахад үнэнтэй нүр тулахаас ер нь айгаад идэх юм бэл. Тэг үнэнтэй нүр тулаад эхлэхээр хүмүүс өөрөө асуудлаа олж хардаг. Тэгэд энэ популистууд энэ хүмүүс энэ хулгайч дээрэмчд энэ үнэнтэй нүр тулахаас найдаг учраас нэг дайсан зохиож өгөөд чиний боломжийг энэ хулгайлцсан гэдэг домог зохиож өгөөд тэгэхээр тэрлүү дайраад идэх юм бэл. Тэгээ энээс урьдчилан сэргийлэх энээс иргэдээ эрүүлжүүлэх энээс иргэдийгээ мэдлэгжүүлэх ийм арга зам байдаг. Тэрийг иргэний боловсрол гэдэг байгаа. Би яг өөрөө энэгээр мастер хамгаалсан. Тэгээ Германд бол ингээд улсын төсвөөс 5% тавиад дандаа иргэдийнхээ эрхийг нээж өгч өгдөг. Чи юм эрхтэй гэдэг хүн эрхээ мэдээд ирэхээр илүү их хариуцлагатай. Хариуцлагачаад ирэхээр илүү их эрхийнхээ төлөө тэмцэж эхэлдэг. Тэгэд энэ иргэний боловсролын хуулийг батлахгүй байхыг энэ иргэний боловсрол гэж юмыг ойлгохгүй байгаа учраас зүгээр л хүмүүсийг ингээд тижээвэртэй нэг сонгуулаар 500,000 төгрөг нэг 200,000 төгрөг өгөхөөр сонгодог ийм мал байх гэж чинь хүсэж байгаа шүү дээ. Энэ мал байхаа болох ёстой. Хүн байх хэрэгтэй.
Тэгээд ийм зоопарк амьтад бити бай. Зоопарк амьтад болохоор та нар цэрэг амьтад сонгочод байгаа байхгүй юу? Тэг хүн байх юм бол хүнээр сонгоно шүү дээ энэ чинь. Тэг энийг илүү сайн ойлгосоо гэж хүсэж байгаа. За одоо сүүлчийн асуулт хаа. Хятадын тал нүүрсний импорт дээр сошиалоор манай улсын нэр хүндийг унгаагаад байна гэж дэлгэр сайханд хэлсэн гэж ярьцлага өгсөн гэж байна. Тий. Одоо тэр нь хятадын нэр хүндийг унгаагаад байгаа гэдэг амарч. Тэгвэл үнэхээр унгаамааргүй байгаа бол тэр гэрээг нээлттэй болгоод өгч хэрэгтэй биз дээ. Энэ чинь дэлгэр сайхан руу яриад тэгээд энэ чинь хятад гэдэг ямар хятад энэ ирээнд явж байгаад нөхөр нэг хятадаа сонсон юм уу? Эсвэл архины ширээний ард нэг хятад тэгж хэлсэн юм уу? Эсвэл Ши Жинпин дарга нь хятадын коммунист намын тэр энэ хятадын эзэн дэлгэр сайханд мессеж үтсэн юм уу? Яг ямар хятад тэгж хэлсэн? Хэн гэдэг хятад хэлсэн? Тэр баримт нотлох нь байгаа мó? Тэгэд энэ нийт энэ олон улсын энэ хоорондын гэрээ контракт чинь тэр нэг лүгөө мессеж шийдчихдэг юм уу? Ийм мунхаг юм гэж юу ахав дээ энэ. Танк орж ирнэ гэж айлгаад хулгай хийсэн шүү дээ. 10 хэдэн их 80 төгрөг төмөр замаслах гэд. Дараа нь нүүрсний 44 их 80 төгрөгийн хулгайтай. Жонко 0 эрдэнэ хамтарсан. Дараа нь одоо яаж байгаа вэ гэхээр хятад нүүрс авахгүй гэж айлгаж байгаад нөгөө хулгайгаар дарах гэсэн санаа шүү дээ. Тэгээ одоо юм айцнаас салаа. Үнтэйгээр нүүр тулж бодит байдалтайгаа эвлэр. Ер нь бол энэ арчлал гэдэг бол ил тод байдал шүү. Нээлттэй засаглал шүү. Нэг хятадын нөгөө коммунист намын дараа Ши Жинпин чинь ер нь монголчуудаа хэн хэндээ ингээд хамтраад ашигтай ажиллаад урагшлаа гэсэн юм яриад байдаг шүү дээ. Тийм ярьж байгаа хүмүүс чинь монголчуудыг хохирох гэрээ хийчихсэн болвол чинь гүрнийх нь баримцаад ашмаас зөөрчин тэгээ өөрсдийнх нь нэр хүндэд муу учраас аль болох гэрээг бол бид нартай адилхан ил болгочаасаа л гэж хүсэж байгаа гэж би бодоод байна. Энэ чинь энэ супер павер болж байгаа улс шүү дээ. Дэлхийн хоёр дахь том зах зээлтэй эдийн засаг Америкт өөрсдөө супер павер болж байгаа улс. Тэгээд 10 хэдэн оронтой ингээд хилдэг. Тэгээд энэ гэрээ контрактыг ингээд нуугаад хажууд хөршөө дээрэмдээд байвал эн чинь шившиг болно шүү дээ. Юу супер павер. Тэгэхээр чинь аль болохоор өөрөө нээлттэй байхыг хүснэ. Монголыг дээрэмдээ тонцсон байх юм бол олон улс худалдааны өргөд байх юм бол энэ хятад ч өөрөө баларна шүү дээ. Тэрнээсээ нэр хүнд заасан шүү дээ. Бүр хашин юм болно шүү. Тэгэхээр ийм энгийн логиктэй энэ бол энгийн логиктэй. Тэгэхээр ийм зүгээр л айцаас чи ахаад удирдах гэсэн санаа шүү. Тэгэл тэтгэврийн чинь хин тавих юм авах юм ингээл оюу толгой хөөж гаргахыг хичээд яасан хятадтай хайртай болцсон юм бэ? Оюу толгой хөөгөө гаргах юм бол жинхэнэ та нарын тэтгэврийг хэн өгөх юм? Тэр халамжиж одоо энэ хүнсийн толгойн чинь та нарт хэн өгөх юм? Тэгээ нэг ийм энгийн логик ойлгочихвол хэрэгтэй юм байгаа шүү. За тэг өнөөдрийн лав дууссан ах нөгөө юу штэ. Тэг өнөөдөр 2 гишүүн. Алсан намаас дэмжиж одоо нээлттэй болгоё гэж дэмжиж санал өгсөн 2 гишүүн гэвэл дээ жаргал сайхан байна. Дээ пүрүү даваа гэж Алсан нам гишүүн. Биш пүрүү даваа манай нам биш. Тэгвэл Тэмүүжин гишүүн байна. Тийж манай Тэмүүжин бол надаар илүүлэхгүй мэдэндээ энэ парламент дотор ганц философи ярьж байгаа. Парламент дотор яг энэ агуулгаар нь юмыг олж харж агуулгаар нь тайлбарлаж яриад байгаа манай Тэмүүжин шүү дээ. Өөр энэ парламент энэ дотор өөр нэг цөөхөн 2-3 гишүүн бий л дээ. Манай жаргахын манай Баярмаа энэ Битан Гамбах энэ Лодо дүү өдөргээд нэг Цэнгүүн дүү өдөргээд нэг юм цөөхөн хэдэн гишүүд би нэг жоохон юм эрүүл ухаанаар ингээ ханддаг. Тэгээ манай намын даргын хилээд байгаа тэр үнд зүйл зарчмаа уншаад байгаа эдрийг эргээд харчнууд. Тэгээ энэ намын чинь ингээд өнөөдөр энэ сөрөг хүчин байх зарчим дээр нь байлгаад байгаа юм чинь намын дарга бүлгийн даргатай холбоотой шүү дээ. Тэгээ манай Тэмүүжин тэрэнд нэг нэмэр болж хань болж явж байгаа ийм гишүүн. Тэгээ жаргал сайхан гэдэг байгаа чинь нөгөө нэг Хөдөлмөрийн Баатар шүү дээ. Энэ хулгайн төмөр зам дээрээс Хөдөлмөрийн Баатар болдог Баян өнгөрж байгаа. Тэгээ манай жаргал сайхан чинь бас нэг хожууд сая нөгөө нам дээр хожууд ухаарсан бололтоо тэгээд жонхог үнэн байдлыг илчилчээ тийм ээ. Тэ ингээд дарамталдаг аа гэд. Ерөөсөө энэ хүнийг дагсан хүмүүс чинь ийм л хүл байдалд ордог. Тэгээд жага хожимдс ингээд үнэн байдлыг илчилчээ. Тэгээд зөв талтай байгаараа тэгээд зарчимтай байгаараа жага маань тэгээд баярлалаа. За Тэмүүж найзтай ажлын амжилттай. Тэгээ илүү их тууштай, илүү их энэ парламентыг чирэх ёстой шүү гэж хэлээ. За тэгээ өнөөдрийн лавын хүрээд өндөрлөж जैन тэгээд шэрлээ түгээгээд олон түгээгээд өгөөрөө. Маргааш. За маргаашийн гишүүн чинь хэн мөнх туяа тий шагсаалтаар орсон. Шагсаалтаар орсон. Маргааш мөнхчээр нөгөө нэг хинэ
хүмүүст бас хэрэлдэг наараагаас нэг дутгааргүй орд нөхөр шүү дээ. За маргааш тэрний тухай бичин тэгээд орой лайв. 20 цагаасаа хийнэ. За бидний дэмжиж байгаа хүмүүс сайн шеэр түгээж өгөөрэй гэж. шеэрлж түгээгээд өгөөрөө. За баярлалаа.